Сайн байна уу? Өдрийн төргий. Намайг Бэх хотын гандал гүр гэдэг. За би энэ MMS группийн үүсгэн байгуулагч. Одоо гүйцэтгэх захирал хийж байна. Би бол цахилгааны инженер мэргэжилтэй. Мэргэжлэр 20 жил ажиллаж байна гэж хэлж болно. Одоо манай аав бичиг машины их сургуулийн инженерингийн өндөр хүчлийн багш байдаг. Аавынхаа мэргэжлийг авъя гэх техник сургалт конкурс өгөөд тэгээд цахилгааны инженер болсон байгаа. За энэ миний ажлын өмнөх байгаа. Ер нь бол ажлын өмнөх гэхээс илүү чирэгтэй ухаалаг юм карт байгаа. Манайх бол бас Монголын хамгийн анхны олон улсын лид платинум сертификат ногоон барилга байгаа. Манай офс бол өөрөө ухаалаг офс учраас бидний орж гарах хоолунд идэхдээ зарим нэг зүйлүүдэд карт ашигладаг байгаа. Миний зүгэнд бол байнга явж идэг нэг юм бол гар хариутгах. Энэ хаа явсан газраас хаа нэг гараа ингээд ариутгаар ингээд ярьцдаг. За дээр нь миний хувцас байна. Миний хувцас маань бол угаасаа үргэлж миний зүнхэнд ингээд явж идэг. Би Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Утас, цаг, чихвч, iPad, лаптоп эдрийг бол бүгднийг хослуулаад хоорондоо бүгд уялдаатай ажилладаг. Миний зүгэнд бас энэ гарч шийдэн буюу лазер явдаг. Төслүүдээр явах үед гарч шийдэх хэрэг болдог. Ханхуу газарлуугийн доорх хэрэгцээ гардаг. Заримдаа мэдээж хуралхуу хийж байгаа үед бол бас самбар дээр бичсэн зүйлийнхаа талаар ярих юм бол лазер ашиглан бас ингээд ярьдаг байгаа. Энэ бас хэрэгтэй. За энэ бол бас маш гоё дурсгалтай миний байнга авч явдаг зүйлсийн нэг лазер метр байгаа. Тэгээ энийг бол анх энэ ногоон барилгын дөнгөж төслийг шав тавьж байхаас ахгуулаад одоо хүртэл би ингээд хэрэглээд явж байгаа энэ лазер метрээр бол бүх юмнуудаа метрлээд за талбай гаргацдаг юм гоё багж байгаа. Манайх бас Avandra гэдэг outdoor юм оруулж ирдэг компани байгаа. Тэгээ тэн дээр бол бас энэ Charge гэдэг брендийн маш гоё тэгээ сүүлийн үеийн технологичсон хамгийн сүүлийн үеийн батарейтай бүх онгоцонд ингээд авч иж болдог бүтээгдэхүүн байгаа. Тэгээ тэр бүтээгдэхүүний бас нэг хэлбэр болох энэ iWatch цэнгэлдэг банк байна. Тусгай түлхүүр хаяа нэг хэрэг болдог. Мэдээж инженер хүний хувьд бол заримдаа тусгай түлхүүрийн хэрэгцээ гардаг учраас цөмгөн дотор бол хаяа явж идэг. Мэдээж чихвч байх хэрэгтэй. Яагаад гэвэл ажил гэр хоёрын хооронд төвчирдэг. Тэгээ тэр үед бол би хүмүүстэйгээ онлайн урлаг хийхдээ бол чихвчийн мэдээж хэрэгэлдэг. Ийм бас зүйл байгаа. Хамгийн чухал зүйл бол миний ажлын хэрэгсэл лаптоп байгаа. Лаптопн дээр ихэвчлэн мэйлээ шалгадаг. Мэйл бол хамгийн чухал. Манайх Green ERP систем ашигладаг. Тэгээ ERP системээр гэрээ, контракт болон параметралын өсөлтүүдийг баталгаажуулдаг. За хамгийн сүүлд нь бол би барилга, тэгээл цахилгааны төслүүд заримдаа бол мэдээж уул уурхай сайт руу явахаар болдог. Тэгээ тэр үед бол аюулгүй ажиллагааны бас малгай, гэрэл чийдэн, билет, safety шил хэрэгтэй. Тэгээд шил энэ малгай эдрийг бас хэрэгэлдэг байгаа. Инженер хүн болоход бол маш их давуу талууд, гоё зүйлүүд бол байгаа. Мэдээч энэ дэлхийн бүтээн байгуулалтанд оролцсон, дэлхийн шинэлэг инновацийг гаргаж болно. Дээр нь одоо эрчим хүчний инженерүүд бол сэргийгт эрчим хүчээр бол илүү төлхөө анхаар суралцах хэрэгтэй. Мэдээж сул талч юм уу, шантрахч юм уу, тийм зүйлүүд бол мэдээж гарна. Яагаад гэвэл анханасаа хүмүүс чинь эрдэм мэдлэгийг бол олж төрөөгүй байдаг. Эрдэм мэдлэгийг бол эхлээд сургууль соёлоор нь, багшаар нь заалгаад цаашдаа бол өөрөө хичээж, дээр нөгөө ажлын байран дээр гарч ээж, ажиллаж үзчихээж, хамт олонтой болж ээж, тодорхой хэмжээний төсөл хийж ойлгох. Анх эхлэхэд бол мэдээж маш хэцүү байсан. Барилга барих явцад бол асар их өндөрлүүд гарсан. Технологийн хувьд ч гэсэн бид нар одоо энийг бүтэн ухаалаг барилга хийхээр зорьсон байсан учраас анх бол бас ухаалаг барилга хийхэд тэр удирдлага, тэр менежмент, тэр програм, хангамж, тэр хүн хүчний байдал бол их хүнд байсан. Хамгийн бахархалтай юм гэвэл хамт олноороо бүгдээрээ нийлээд энэ ногоон барилгыг Монголд анх удаа барьж чадсан. Энэ бол хамгийн бахархалтай. Хамт олноороо бид нар энэ ногоон ирээдүйн рүү байгаль орчин дээлтэй бизнесүүдийг бол цааш нь авч явахыг хүсэж байгаа. Тийм ч учраас бусад компани, хувь хүн, залуу хойч үедээ хэлэхэд бол ногоон ирээдүй бол одоо бидний ирээдүй юм аа.